За энэ удаа би нэг ийм углаад өмсчдөг урт даашин цамцрахгүй ч юм уу нэг тийм юм хийж өмсөх гэж. Тэгээ надад байгаа материал нэг ийм 3 метр тавь өргөнтэй ийм курсанж байна. Курсанж гэхээр бараг л 408 зохиос сундаг нэг тийм материал байдаг. Та спортын өмсгөлүүд ер нь хийгээд байдаг. Тэгээ нингэн зузаан, хар цагаан гэл янз бүрийн өнгөтэй Монголд хамгийн хийлбэг зарагддаг материалуудын нэг баха. Ийм сайн сундаг материалыг сундаг утсаар ойно. Гэтэ надад бол сундаг утас байхгүй. Тэгээ би нэг ийм ойдлтын доор нь хавчуулж явах гээд нэг ийм эластик хавчуулаад тэгээд хэрэгсний машинаас сул дээр нь тавьж агаад хэрж ойсон ирэмгүүдийн шулуун ойдлын хийхтэй болохоор бас сулуун ойдлын алхмаа нэлээд жоохон хол өгөөд тэгээд ер нь жоохон татаж ч юм уу сулхан аясаар нь ер нь гүйлгэж ойсон. Ягаад тэгэхээр энэ даашинз маань ямар нэгэн сахилгаан товч идэр байхгүй биш үү, дээрээсээ углаад өмсөх учраас өмсөх явцад маань ойдол маань тасрах эрсдэлтэй учраас ер нь л ингэж сул ойж гисэн. Гэхдээ хитрхи сул ойод ингэж хүчих юм бол бас энэ материал маань ойдол ер нь жоохон муу авдаг юм шиг надад санагдсан. Тэгээд би наалт нааж утсан, уустаг наалтаар хавчуулж оёхгүйгээр зүгээр эргүүлж дотоод үтсэн. Тэгээд айл нь бүтлгүүтсэн. Тэгээд тийм болохоор би зүгээр ихний ярьсан шигээ эластик хавчуулаад хэрж оёод ирэмгүүдийн тэгээ холбож оёхтой болохоор шулуун ойдлын машинад алхмын жоохон хол дээр нь тавьж ойсон. За ингээд даашинз маань бэлэн болсон байгааг харж байна. Энэ материалын хамгийн бас нэг давуу тал гэх юм уу, нэг таалагдаад байгаа зүйл нь өмсгөд ингээд нэг юм намирсан хөнгөн тэгээ бас ингээ агаар сайн нэвтрүүлдэг. Тэгээ дээрэс нь үрчийдэггүй нь хамгийн том давуу тал санагдсан. Яг гоо миний сонгосон материалын саарл өнгөн жоохон онцгой харагдаж байгаа боловч янз бүрийн өнгөтэй байдсан билээ гадуур. Одоо би энэ плажо авах гээд ингээл хэсгэж тавьжаал үрчилгээл хайж байгаа. Плажо бас ингээл наашаа чашаа зөөхтөө бас ингээл зөвхөдөө чихээд хийж байгаа. Тэгээ ингээ гаргаад ирэнгүүт ямар ч тийм үржилт байхгүй. Яг ийм харагдаж байгаа байхгүй. Миний бодлоор ийм материалаар болвол би барьсан эсвэл жоохон биес жоохон сул яг одоо миний хийсэн байгаа плач шиг иймэрхүү хувцснуудыг ер нь оюул зүгээр санагдсан. Харин хитрхи биес холдоод эхлэх юм бол энэ материал маань бийгүй ер нь бол биедээ наалтаж байж ижил тийм гоё харагддаг байхгүй юу? Одоо арьстай жоохон шүргэлцэж байж ижил өмссөн юм шиг өмсөөгүй юм шиг мэдрэмж өхөөс гадна ямар нэгэн хувц хийгээд өмсөхөд хувц шиг харагдана. Материалдаа тохирсон загвартай хувцс хийх бол хамгийн чухал зүйл юм байна.